эмти дугуйнуудаас хамгийн сайнуудыг онцлог тавьж байна. Яг гэх юм бол машин хүчтэй бэлтгэл сайтай байлаа гэхэд дугуй муутай байх юм бол зурах чадвар муутай болчихно. Шавар шавхаандаа явж чадахгүй тэгээд бороогоо зогсхийг хүлээгээд байлтай нэг сайн машинтай байгаад сайн дугуй байхгүй явахгүй. 2017 онд 18-нд нэг хэсэг Улаанбаатараар тойроо төмөр гарсан шүү дээ. Тэгэхэд Бацмөр руу явсан. Онцгой байдлынхан яваад 3 хонцсон. Тэгээ манай клубийнхэн дуудлаганд очиод ядаж ус хүргэж өгөх хэрэгтэй байна. Наашаага нэг нурамтай болохоор хүн явж болохгүй. Машин явахаар ингээд дугуйна буудаж хагарчаад байна. Зааварчлагыг аваад тэгэл ер нь нурам гэдэг чинь ерөөсөө цог шүү дээ. Усаар болох гэж байгаа л тэгэл 2 км гаруй явхад тэнд очсон шүү дээ. Онцгой байдлын машинууд эндээ дугуйн хайлаад хагараа зогссон байсан. Тэн дээр би гүдрийг чиг мэдэрсэн. Эндээ сайн. Ер нь өдөө орон нутг руу явах гэж байгаа ямар ч машинтай одоо бид нар шиг ингээд оффроид чиглэлээр явж гин өөр энгийн машинтай хүмүүс ч явж гин хамгийн түрүү дугуй шавартаач бай шаваргууч бай зүгээр энгийн зам дээр явхад бороотой үед дугуйны зуурах чадвар 74% болтлоо багасдаг байхгүй юу. Тэгэхээр тэр дугуйны зуурах чадвар гэдэг маш сайн хувийнхаа бэлтгэлийг маш сайн хээр гадаа зогсно манайх шиг өргөн уудам тал маш хол явж байгаа улсууд хээр зогсчул яах вэ гэдгээ сайн бодож яваарай л гэж. Шалгарсан манлай BF Goodrich